За сайн байцгаана уу. Дэржин болортой миний дараагийн подкаст эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр бид 3 Даян дэлхийн жигшүүрт түүх гэдэг Аргентины зохиолч Хорхе Луис Борхесийн өгүүлгийн төврийг одоо ярихаар ингээд Женев хотын төвд орой ингээд юм гадаа пабны газар уулзаад ингээд ярилцах гэж байна. Тэгээд жоохон арт талд бол нэлээд шууган эднэртэй байна. Аминдаа л одоо зөндөө их ирж хайж явж аль болохоор шууган багтай газрыг бол сонгосон. За тэгээ манай ярилцлагад болохоор зэрэг манай Женевт байдаг номын одоо клубын нөхөд болох Баска дараа хоёр маань оролцож байна. За ингээд Борхесийн номны талаар ярилцгуу да нөхдүүдээ. Надад бол үнэхээр таалагдсан. Гэт нэг яг нөгөө одоо ингээд яг тэр өгүүлгийн тэнд тэгжсэн гэх бид нар ч одоо утга зохиол судлаач нар шиг тэгж сайн юу хийж задрагаа хийж чадахгүй юм л та тий. Зүгээр мэдрэмжийн хувьд бол надад амар таалагдсан, маш таалагдсан. Өстэй ерөнхийдөө дэлхийд даяар тийм жигшүүрт хэрэг хийчигээд ямар ч улсын хувьсгал, ямар ч одоо хүмүүс тэгдгүүл байх. Тэгээд өчүүхэн янз бүрийн сайн санааны үүднээс хийсэн юм сүулдэ ингээд туйлшраад ирэхээр дэлхийн даян дэлхий дээр жигшүүрт хэрэг болов жигшүүрт түүх болох үйлсэл юмнууд болчдөг юм байна гэж ойлгосон. Тэр Америк алуурчин гангстеруудыг нэлээд тэр бүгдийг маш их өргөн мэдлэгтэй мундаг хүний амнаас л тэрийг нэг базаж бичиж чадах байх гэж ойлгосон шүү дээ. Тий. Ерөөсөө нэг өгүүлэх шиг нэг жогоо хитгэн хуудсанд багтаагаад тэр дэлхий дээр болсон амар одоо бараг л 1600 оноос бараг эдүүгээ яг энэ 1900 оны их хүртэлх тэр юмнуудыг л ингээ бичсэн юм билээ шүү дээ. Өөр твд өөр газар болж байгаа тийм хэрэгүүдээс надад болохоор энэ өөр өгүүлэлгүүд ч гэсэн ерөнхийн нэг шинж уур амьсгалын нэг ойролцоо тий бүгдээрээ нэг алсан барьсан. Ямар ч өгүүлэг болгон дээр л хэн нэг нь аимшигтайгаар үхээд дуусна. Тэгээд над юу нөгөө хүнийг нэг сэтгэл зүрхээр нь тамлана гэдэг чинь амар том яргалал шүү дээ. Тэгээд биеэр надад бол тэгж санагддаг юм. Биеэр ингэж мөвчүүлж алах малах болтой. Яг бүр сэтгэлээр тамлал бол амар үү. Гэхдээ энэ зохиол дээр бол тийм юм байхгүй юм билээ. Харцангуй баг тэр нь баг ард нь ингэж нуугдаж яваад байгаа юм уу те. Ямар ч нөгөө сэтгэл хөдлөлийн тухай биш. Ерөнхийдөө зүгээр нэг Монголын нэг аман яриа, хууч яриа мараад нөгөө ар халахын сайрчууд мэрчүүдийн түүх мөх гэдэг шиг нэг тиймэрхүү маркет нөгөө нэг канон дээр гардаг шүү дээ. Монголд нөгөө ямар канон үлдээ Монголд одоо сэтгэл санааны хохирол нэхэхэд бол арай эрт байна гэдэг шиг л бараг л нэг тийм л уур амьсгалтай тийм зохиол шиг санагдсан. Хүний амь болвол юу ч биш те. Одоо тэр боолуудыг болвол эрх чөлөөтэй болох хүсэл мөрөөдөл дээрээс нь ашиглаад олон удаагаар зараад тэгээд хөөрхөн амттай замдаа өгчөж ч магадгүй зүхтаж явж байгаа. Тэгсэн ч гэсэн хамаагүй яаж ч жаал эрх чөлөөтэй болвол гэсэн тэр хүсэл дээр нь дөрөөлж мөнгө олж гэх жишээний тэгээд одоо амар хүн тэгээ хүн төрлөختөн тэгээд нэг өөрийнхөө хувийн өчүүхэн хүсэл мөнгө төгрөг эрх мэдлээс болоод ямар мухай үйлдэл хийдгийг ингээд нэг зөвхөн айгу өргөн үрээтэй юм зөвхөн хэдэн үгээр ингээд өгүүлэг болгоо бичсэн байгаа нь. Тийм далайн дээрэмчний ихнэр тэр чинь бол бүр уг нь бол нэг актер харгас эрцгийн цаашаа тий явж байгаа л тэр ч одоо манжин үе юм чингүрний үе юм уу да тий. Тэр баг нэгэн дээр одоо тэр нөгөө нэг юу 1700 оны юм шиг нэгэн дээр. Тийм тэр шингүрний л үе тий. Тэгээд тэр чинь ерөөсөө эрх мэдэлд хөрчөнгүүт л ямар амар те жигшүүртэй үйлдэл хийдэг байх уу. Уг нь бол зүгээр далайн дээрэмчний л ихнэр байсан байгаа байхгүй юу те. Тэгээд л эрх мэдэл мөнгө төгрөг хүнийг ингээд чинь нөгөө замдаа байгаа хэнийг ч хамаагүй устгах те. Одоо тэр нэг тосгоны 200 гаруй эмэгтэйчүүдийг бүгднийг нь одоо
зарчим жишээний тий. Хүүс тэмдэг. Тэгээд бүгднгийн хүүс тэмтрээд нөгөө ус нь онгоцсныхоо юу доотлын агуулгатай аваачаад нөгөө юугаар далайн дээрэмчдтэй одоо нөгөө нэг биеийн үнэлүүлж шít тий. Үнэгүй. Тийм. Юу гэж үнэгүй би үнэлэлт гэж байхавтай хүчин төлж байгаа. Тийм биеийн үнэлүүлээд багтай яг. Сүүлдээсэн өөрийнх нь бас хэдэн 2 3 өгүүлэх нь айгүй гоё исэн тий. Тэр нэг зохиолч нас орчаад Деважин там хоёрын дунд зүгээр тэр асар өгөөтэй хүн юм. Тий. Энэ профессор юу ч болоогүй юм шиг зүгээр ингээд одоо нэг амар хүн алсан барьсан нэг хүнийг алхахад одоо хөлийн хуулахад $15 үнэтэй ч гэж ааш тий. Энэ цаана нэг шоолсон тийм нэг юм тэр өгөөдөл бол бүр төгсөрсөн юм бэл. Хошин биш өгөөтэйгөр үнэхээр амар хүүрнэх юм. Хүүрнэлийн мастер ч юм байна, мундаг ч юм байна, гарамгаач юм байна гэж л одоо шүтэж явъя да. Нохойд нэг зохиол өгч нарсан. Тооч. Яа нөгөө нохон зүрх. Нохон зүрх чинь бас нөгөө амар юу шүү дээ. Өгөөтэй. Тийш Ягт зохиол тий. Нохон зүрх байна. Тэр антитин перм тэр чи бүгд дандаа өгөөдлүүд байгаа аахгүй тийм ээ. Тэд нар чинь гэхдээ арай нэг өөр юутай хэм маягтай ямар нэгэн юмар уур амьсгал нь ингээд арай өөр бүтсэн ондоо тий. Бас нэг жоох энэ дүрслэл мөрслөлтэй амтнаар оролцуулаад чиг надад бол нэг тийм сүртэй таалагдаагүй зүгээр л утсан явдал одоо үзэж байгаа юм шиг л тийм л санагдсан. Тэгээд яг уншиж явахд бол зүгээр ингэж ийсэн юм биш үү нөө үзчихсэн кино ч юм уу тэр юмнууд л дандаа санагдаадсан байхгүй. Тэгж л амилж байгаа байхгүй. Одоо жишээлбэл тэр нөгөө Өмнөд Америкт нөгөө боолчуудыг зараад яваад байдаг нөхөр байгаа шүү дээ тий. Тэгэл алж малаад тэрэн дээр болохоор зэрэг би нөгөө боолын тухай нэг олон ангит кино үзчихсэн. Тэгснээ бас нөгөө бүр нөгөө хүүхэд байхад Оросын телевизээр гарч ирсэн нөгөө Исаураг олон ангит одоо телевизийн кино зэрэг гардаг гэсэн бохоо. Тэр кино санагдсан. Нөгөө надад энэ жигшүүтэргүүдээс хамгийн одоо сонирхолтой ч гэдэг юм хамгийн гоё нь болохоор зэрэг Нью-Йоркийн гангстерууд. нөгөө шууд буудалцаа лөө. Тэг буудалцдаг тэгэл өстө нэр амар ингээд алаа тэгэл нөгөө яа. Тэр улс төрн ч гэсэн тэгээ энд нөгөө нэг чинь бас улс төрийн тийм тэр чи баг нөгөө маш төр засагтайгаа ингээд холбоо сүлбэтэй тэн дарга тэр хотын захирга гангструудаа хамтран ажиллаа тий. Баг ингээд захиалга үүдэг энэ хүнийг алуулмаар байвал нөгөө хэд ханшин тогтцсон. Ханшин тогтцсон. Хүн алахыг юу үлээ нөгөө том ажил $100 гэсэн тий. Чих огтлох $10 ч илүү тий. Гэх үед чинь тэгээ тэр болохоор надад айгу тийм нөгөө юу сайтай нөгөө дараам сайтай. Дараам сайтай айгу сонирхолтой. Тэр нэг амар алуурчны чинь дараа нь тэгээ нөгөө гудамжинд өгсөн чинь тий. Тэр нэртэй амар алчдаг тий. Алуурчин байгаа ш нэмэргүй гудамжинд хүчин шүнжин хинж тоохгүй хаяад дараа нөгөөдгий чинь засаж агаад нөгөө юу витрин тавьчихдаг штэ тий. Хүмүүст үзүүлээ. 3 хоног цонхон дотор тий. Одоо шилэн оргон дотор. Хичнээн эрх мэдэлтэй гангстер байгаад шилэн оргон дотор байхад нь усуудаас нөгөө нэг ойртож чаддаггүй шүү дээ. Холоос хараад яваад байдаг. Айгал уу. Зүрхэнд нь орцсон. Тэгээ надад тэр бас кино санагдсан. Ерөөсөө энэ кинонууд ч аягүй. Нью-Йоркийн гангстерууд гэдэг кино байдаг байхгүй. Одоо Леонардо Ди Каприо гол дүрд над гол тэр гангстер баха ер нь. Ер нь тэр тоглодог. Тэгээ тэр амар урт кино байдаг байхгүй. Тэгээ би тэрийг яг энд нөхөртөөгөө болцож явахдаа кино театрт үзсэн чинь өстө брэм яг наадах шиг чи бүр өстө буудалцсан. Тэгээ би сайн учир мучрыг ойлгоогүй. Энийг уншсан байсан бол тэрийг үзүүлсэн амар тийм. Нью-Йорк хот чинь одоо ямар одоо зүгээр дэлхийн нийслэл шиг зүгээр хүн болгон Нью-Йоркод өгчих гээд байгаа болохоос ш ямар аимшигын балер газар байсан юм бэ гэж бодсон ш тий. Ерөнхийдөө тэгэл 100 гаруй жилийн өмнө тийм л хийсэн байна. Ер нь баг нийтээрээ л хийсэн баг тий. Гол гангстер залууч нь бол яагаад тийм аимшигын болсон бэ гэхээр тэр нөгөө нэг хүний өссөн төрсөн орчин хүмүүжил тэгээд дээрэс нь тэр нөгөө нэг цус ген гэдэг юм яваад байна хөшөө. Нөгөө бидний яриад байсан шүү дээ нөгөө нэг арсны үзэл бас яваад байгаа энэ чинь нэг хэдчнээ гудамжинд өссөн мөрлөө тэр олон харууд дунд чинь гав ганцаараа нөгөө улаан үстэй 12 наснаас эхлээл хүн алж эхэлдэг шүү дээ тий. Хүн алах бол тэрэнд ерөөсөө юу ч биш. Тэрний ээж гэсэн залуу хүүхэн чинь бол одоо бүр амар олон
хүнтэй одоо бараг л янхан маягийн л хүүхэн байгаа шүү дээ. Ер нь бол тэгээд хэний ч хүүхэдийн тэгээд нэг цагаан арснаас нэг ингээд жирэмсэн болоо үлдсэн. Тэгсэн чинь надад юу санагдсан гэхээр яг нөгөө нэг чи нэг яриад байдаг гэсэн шүү дээ. Нөгөө Америкийн амар олон ингээд нөгөө гэр бүлүүдийг ингээд судлаад үзсэн чинь янхан хулгайч дээрэмчний хүүхэд бол одоо хэдэн удмын дараа ч гэсэн тий 100 жилийн дараа ахаар тэмт хэрэгтэн болдог. Сайн хүмүүжлтэй сайн хүний үр бол тий ерөөсөө сайнараа ерөнхийдөө хэдийн сенатын гишүүн хэдэн хуульч өмгөөлөгч гэнэ нэг тийм судалгаа фэйсбүүкээр яваал хэдийн тэрийг ярьжсэн шүү дээ. Тий. Тэгээд залуугийн чинь тэр дээрэмчин болцсон залуугийн чинь ерөөсөө эхээс нь төрөнгүүт нь айгүй л аваад айгүй сайхан орчинд өсөглөөч гэсэн тэр ер нь гэмт хэрэгтэн болох магадлал өндөртэй тийм гентэл нөхөр явж байгаа юм. Тийм удам судар судалдаг нэр ген судалдаг хүмүүс чинь тэрийг ер нь хэлээд л юм шиг. Яг үнэн л гэдэг байхгүй. Тэгэхээр нөгөө сайн хүний үр яадаг гэж хэлчихсэн. Гүний унаг энэ төр Монголоор тэнцвэр цэцээгөө. Тэгээ эн чинь ерөнхийдөө л би ер нь бацаад байна л да. Надад бас нэг амар гоцруулаад татаад авчих юу өгүүлэг байхгүй л. Жигт нэг байсан. Надад бол ийм богинохон мөртлөө өстэй мөлжөөртэй гэж гоё хэлмээр тийм. Бүр өстэй үг болгон дээр нь бүр яг нэг бүтэн нэг өгүүлбэр болгон дээр л нэг ном бот түүх явж байгаа юм шиг. Танд бол аяг тарсан байна тийм. Задлаад л ингээл өгөх юм бол бүр амар юм байгаа байхгүй. Тэрийг ингээд л зүгээр хөөрөнцөн байгаа гэдэг бол Тэд болохоор зэрэг энэ хэрэгүүдээс илүү энэ номны тэр нөгөө төгсгөлд нь байгаа Эксетера гэдэг нөгөө Борхесийн өөрийнх нь бичсэн 2-3 өгүүлэг байгаа байхгүй тий. Тэд нар нь бүр амар таалагдсан. Нэг хоёр зохиол нь л яг өөрийнх нь цэвэр зохиолохоос биш. Эксетера Яг дэлхийн түүхүүдийг өөрийнхөө үгээр өөрчлөөд ингээд жижиг таамагласан. улс орн болгоны онцлог философи тэгээд тэр нэг актер жигшүүртэй түүхүүд нь яг тэр онцлогуудыг ингээд гаргацсан. Тэр чинь нэлээд олон юм уншсан хүнд л тэгж богинохон гаргаж байгаа байхгүй те нэг жижиг үндэстэн болгоны нэг тусдаа нэг аратналаг зан чанар гэж байдаг тий. Одоо энэ дээр чинь Япон гарч байгаа юм, Хятад гарч байгаа юм, Өмнөд Америкийн тэр Колумб хаяар гар. Тий, тэр мэр бүгд гарч байгаа байхгүй. Тэгэхээр дайны дэлхийн юмыг ерөөсөө энэ хэдхэн өгүүлэг болгоод биш чадчих байгаа. Жижигхэн 100 их хуцтай. Энийг тэг маш юм гоё хүүрнцэн. Энийг бол ингээд амар. Тэр нэрээ Эксетера дээр гардаг нөгөө нэг шидийн багш нар очиж шид заах гэж гоё байсан шүү дээ. Үнэн тас байсан. Тэгсэн чинь тэр хүнийг бол тэр шидийн багш бол амар лаг таньж байгаа байхгүй тийм. Кин Борхес ч болохоор зэрэг энэ баг анхных нь ном нь гээд нөгөө Монс удрын нөгөө өмнөдгөл үг дээр ингээд бичсэн байсан шүү дээ. Тэгэхээр Борхесийн одоо зохиол ямиг би ерөөсөө уншиж үзээгүй. Бид нэр гуруулаа ерөөсөө юу ч мэдэхгүй байлаа шүү дээ анх удаа. Тэр чи одоо ерөөсөө харьцуулж тийм юу яах юм байхгүй. Тийм жигшүүр тэргүүдүүд бол миний стил биш байна. Тэгээд тэр хойдлын тэр Эксетера гэдэг тэр яг Борхесийн өөрийнх нь бичсэн тэр өгүүлэг бол яг миний стил. Тэгэхээр одоо Борхесийн яг дараагийнх нь бичсэн энэ өгүүлбэрүүдийг уншихад өөрийнх нь яг таалагдана баг тийм. Эксетера гэдэг энэндээ тэгээд өөрийнхөө энэ хэдэн өгүүлгийг оруулсан бас их сониндээ энэ ерөөсөө энэ эмхтгэлтэй. Тэгээд Эксетера гэдэг чинь болохоор зэрэг нөгөө латин хэлний гих мэт монголчлох юм бол гих мэтчлэн гэсэн үг. Яг ингээд нэг их сурвалж нам судар түүхийн баримтуудыг нь уншаад үзэх юм бол уншсан хүний хувьд ингээд өгөөдөхөд боломжтой байхгүй тийм учраас өгөө гэдэг бол тий бүр судлаад бүр төгс мэдсэн хүн л өгөөдөж чадна гэхээс анхны шатны мэдлэгтэй дөнгөж ойлгож байгаа хүн бол тэг чадахгүй байх. Ер нь давж гарсан хүн л өгөөдөх байх. Тэгээд тэрийг нь инээдийн цаана энэгнэл гэж байгаа шүү дээ. Тэр энэгнэлийг хэлхийн тулд инээдтэйгээр ингэчих юм бол хүн ингэж яг өөрөө хашуурлахын гэсэн X дүүц маск ч юм уу дандаа л нөгөө нэг Монголын болохгүй нөгөө нэг сэдвүүд дээр хошигнол хийцэн байдаг шүү дээ. Тэгэл тэр чинь дандаа л нөгөө инээдийн цаана эмгэнэл гэдгийг л уг нь давхар яваад байгаа. Гэхдээ тэрийг нөгөө бодож харддаг нь цөөхөн тий. Нөгөө интеграмент л болгож үзээд байгаа. Өөрсдөө шалгаж суугаад байдаг. Ханар бүр хошин шог үзэж байгаад өгтлөө уйлжсэн юм мэдгүй. Би тэгсэн шүү дээ. Би инээх үтгэл шал амар өрөвдөлтэй санагдчихтэй нэрээ. Тий уйлжсэн шүү. Яг ингэж ийм штэ өрөвдмөр юм аа.
Би бүр тэр нөгөө ээж мэжийн дөрүүдийн мөнхийн уйлн амар өргөдөө. Инээ төрөхгүй. Тэр айгуу сонирхол. Бүр яг тийш тий хөгшин хөрхий тий. Тэгээд тэрий чинь хардаа зүгээр нэг ингээ ухааруулахгүй инээл гэж байна. Бид нарыг доромжилж байна гэдэг байгаа байхгүй зарим хүмүүс. Бид нарыг тэг баг ингээд доромжлоод байна. Ингээд нэг майжиг зайж галахаар эмэд өрөөснараа бид нар юу ч хэлэхгүй байна гэдэг байгаа байхгүй. Надад бол яг авах юм хүн авах шанганыхаа хэмжээг л авна шүү дээ. Тий. Хошин байх, өгөө байх, комедиан байх энэ төр гэдэг чинь асар том боловсрал юм байна л гэж сүүл үед мэдрээд байгаа. Борхосын өгөө бол баг зарим юм дээр инээд хөлмөр байгаа юм чам. Тийм учраас надад бол үнэхээр кул санагдсан. Би энэ хүнийг ерөөсөө уншаачгүй урд нь энэ хүний тухай юм яг хөө зарим Дармын Батбаяр тэ янз бүрийн хүмүүс айгүй их ингээ миний дуртай зохиолч мөхөөлч энэ төр гэсэн юм их байдаг л та. Гэтэ Яста алдартай мундаг хүн байхандаа л гэж бодож исэн болохоос би Маркесийг бол уншаад ийм гоё сэтгэл хөдлөж баярлж байгаагүй шүү дээ. Танцтай харин тултгүй таалагдсан амар аюу амар таалагдсан. За гоё зэтгэдэг аюу кайфтай байгаа. Яг 5-аас би бол 6 моргоо бараг за нэрээ тий. Хоёулаа бүр хажууд нь мяа явж байгаа шүү дээ. Хорхе Луис Борхес гэд тэгээд Борхесийн талаар баг саг мэдлэгт ойлголттой боллоо юу мэдлэг бах уу гэж. Нобелийн шагнал аваагүй юм. Аваагүй. Яг тэр энэ хүн чинь роман бичээгүй. Тэгээд ерөнхийдөө л тийм нэг үүлгүүд л бичсэн юм байна. Тэгээд хамаг амьдралаа ерөнхийдөө бол уншихад л зориулсан байна. Тэгээ би өөрийгөө бол тийм мундаг зохиолч гэж боддгоо. Би зүгээр айгүй сайн уншигч л гэж боддгоо гэж хэлсэн бэл. Тийм үү. Би бол одоо ингээд шүтэн бишрэгч нь болсон. Энэ цаг үеэс эхэлсэн. Өөр ярих юм байна уу? За боли надад би бол одоо магтахаас өөр юм. За манай Даримад бол ёстой амар таалагдсан. Тэгээ баскетболтер бол суу. За анхаарал тавин хүлээн авч сонссонд их баярлалаа. Тэгээд өнөөдрийнхөө Дайн дэлхийн жигшүүрт түүх хэмээх энэ бяцхан номын талаарх ярилцлага маань өгөр өндөрлж байна. За их баярлалаа баяр таа.